За бизнес санаагаа хайж байгаа бол хамгийн түрүүнд та эхлээд өөрөөсөө би энэ хүртэл яг юу чаддгийг, юу гэлөө анхаардгийг, юу сонирхдгийг гэдгийг асуугаарай. Ер нь бол одоо юунд мэрэгсэн гэдгийг мэдэх хэрэгтэй гэсэн үг. За өөрөөр хэлбэл одоо альва хүнтэй тухайн зүйлийг 10,000 цаг хийж тэр зүйлдээ мэрэгшдэг ба. За жишээ нь одоо оюутан байлаа гэж тэ 4 жил тэр сэдвээр тэ өдөр шөнөгүй судална гэдэг чинь тэр зүйлдээ мэрэгсэн одоо байна гэсэн. За 20 дугаар нь бол хэрвээ та одоо юунд туршлагатай, юунд чаддаг гэдгийг мэдэхгүй бол тийм ойр орчны хүмүүсээсээ тэ яг би одоо юу сонирхдгийг, юу илүү ярьдгийг, юунд илүү авьяастай гэдгийг бас асуух хэрэгтэй. За 3 дугаарх нь хэрвээ одоо энэ зүйл бас хангалттай биш байх юм бол за ер нь тэг өнгөрсөн цаг хугацаанд анализ хийж үзээрэй. Ер нь бол юу ярахаар л би тэр сэдвийг яриад гэдгийг тэ зургатаар үзэхээр эсвэл одоо интернет ухаараа юуг л би сонирхоод байдгийг ингээд. Тэгэхээр энэ зүйл маань одоо таны ирээдүйн одоо бизнес